Хэрэв Манато өөрийг нь нухацтай авч үзэхгүй бол энэ удаа Леонаг үнэхээр ална гэж сүрдүүлв. Хэдэн үг сольсны дараа Манато гинт хөдөлгөөн хийхгүй гэдгээ зөвшөөрч хурцтмал байдлыг намжаав. Сэтгэл хансан дайрагч өөрийгөө Какашужи хар эсэргүүцлийн Кабукич ядах салбарын тэргүүн гэж танилцууллаа. Түүний үүрэг бол хар шидтнийг мөрдөж, боломжтой бол өөртөө илсүүлэх, үгүй бол устгах байжээ. Кага хар шидтэнтэй холбоотой хүмүүсийг тарчилгаж байснаа ч нуугаагүй. Гэвч эцэст нь мөрдөж байсан хүн нь ердөө хүүхэд атлаа хар эсэргүүцлийн салбарыг нураах зорилготойг мэдээд ихэд дургуутсан аж. Ууралсандаа Кагах утгаа илүү чанга атгаж санамсаргүйгээр Леонагийн хүзөөг зөсчихөв. Юу хийснээ мэдмэгцээ уучлалт гуйсан ч энэ нь харамсандаа биш. Харин сэтгэл нь хит хөдөлснөөс зевсгээ зүв барьж чадалгүй алдаа гаргасандаа байсан юм. Тэр бүхэл утганы эрнээс нь цус туслахыг хэсэгхэн зуур шимтэн харж зогсов. Кагагийн тогтворгүй байдлыг харсан. Манато ямар нөхцөл тавих гэж байгааг нь асуув. Кага төр зур мартсан мэт болсноо Леонагийн амийг оронд нь Манатог тарчилгаж алахыг хүсэж байгаагаа зарлав. Хэрэв Манато татгалзаж зүгтхийг оролдвол оронд нь Леонаг ална гэж амлалаа. Ингээд тэр Манатод өөрийн ам эсвэл Леонагийн ам хоёрын аль нэгийг сонгохыг тулгав. Манато өчөөхөнч тэнэгэлзэлгүйгээр тарчлалыг хүлээн зөвшөөрөв. Ийм шийд гаргасанд нь хит баярлсан Кага Леонаг шоолж Манатогийн энэ зоригийг биширч байна уу гэж асуулаа. Манато дотроо ид шидийн саадтай байгаа цагт ямар ч довтолгоо түүнд нөлөөлөхгүйг мэдэж байв. Тиймээс тарчлаалгана гэж зөвшөөрөх нь одоохондоо хамгийн зөв сонголт байлаа. Гэвч Кага түүний саадыг унтраахыг шаардаж тэгэхгүй бол тарчлалын утга алга гэж хэлв. Энэ үг Леонаг гайхшруулв. Ингээд тэр Манато өнөө хүртэл бүх довтолгоог хэрхэн хааж ирснийг ойлголоо. Хэрв тэр үнэхээр хамгаалалтай болговол яах вэ гэж Леона санаа зовж эхлэв. Харин Манато Кага өөрийнх нь саадыг мэдэж байгаад цочирдон өмнө нь түүнийг хэд ил тод ашигласан нь алдаа байсныг ойлголоо. Гэвч эрсдэлтэй байсан ч саадаа унтраагаад одоо сэтгэл хангалуун байна уу гэж асуулаа. Кага ямар ч эргэлзээгүйгээр нин даруй нэгдүгээр төвшний аянгын шид ашиглаж Манатогийн амин чухал цэгүүдийг онилов. Леона бойл гэж гуйсан ч Кага садист таашаалтаа автагдсан тул сонссонгүй. Довтолгоо тасралтгүй үргэлжилсээр эцэст нь Манато ухаан алдсан мэт болов. Леона өөрийгөө хэд сул дорой тул тусалж чадсангүй гэж буруутгав. Боломж гарлаа гэж үтсэн Кага Леонаг басамжилсаар дахин довтлохоор бэлдэв. Манатог хамгаалахаар шийдсэн Леона Кагагийн шившлэгийг тасалдуулахыг оролцсон ч Кага түүний санааг тэр дор нь уншчихлаа. Түүнийг газар савж унгаад байр сууриа мэдэхгүй сул дорой амтан гэж доромжилжээ. Цаашлаад Леона энд байсан нь Манатог ийм байдалд хүргэсэн гэж буруутгаад цөхрөн зовж байгааг нь харж байгаад түүнийг дуусгах гэж ойртлоо. Яг тэр агшинд Манато гинэт сэргэн босч Кагагийн нүүр рүү гинтийн асар хүчтэй цохилт өгч нүрийг нь эвдчихв. Цочирдсан Леона саадаа унтраасан хэрнээ яаж амьд үлдсэн бэ гэж асуув. Манато довтолгоо тусгаас яг өмнө маш жижиг нуугдмал саадыг нууцаар тогтоосон тул өөрийгөө бүх хамгаалалтаа болгосон мэт харагдуулж чадсан гэж тайлбарлав. Леона түүний энэ ов мэхийг сонсоод сандарсан инээд алдлан. Ийм зал хэрэглэж чадах хүн нь зөвхөн Манато л байна гэж хэллээ. Шууд аюул төр намтсан тул Манато гэрлийн эд шидээр Леоногийн шархыг эдгэж одоо аюулгүй болсныг нь хэлв. Леона асар ихээр санаа амарч хар шидтэн өөрийнх нь талд байгаад дотроо азтай баярлаа. Гэвч эд шидээр нүрээ нөхөн сэргээсэн Кага ахан босч ирээд тэдний дээрэнгүү байдлаас улам галзуурсан байлаа. Манато Кага хурданд суурилсан тулалдааны эд шидийн цохилтод өртөөд ухаан алдчихсангууд баг зэрэг гайхаж болгоомжоо алдалгүй ажиглав. Тэгээд Кага Манато шиг хүнийг жирийн тарчлалаар дийлэхгүйгээ ойлгоод түүнийг ч Леонагч галд шатааж алахаар шийджээ. Хүчтэй галын төрлийн довтлогоо бэлдэх үед нь Манато өрсөлдөгчийнхөө жинхэнэ хүч ямар хэмжээнийх болохыг эцэст нь бүрэн ойлгов. Кага анханасаа хүчээ дарж байсан бөгөөд эд шидийн төвшин нь тасралтгүй өссөөр байлаа. Бүх тэмдэглэгээ бүрдмэгц Кага 4-р төвшний гал аянгийн хосолмол шид галт цахилгаан очшууд Манато ба Леона руу тавив. Довтолгоо тэдэнд хүрэхийн яг өмнө Леона Кроно үүнийг хааж чадахгүй гэж бодоод сандарч эхлэв. Харин Манато тайван хിവэр байж гал аюултай ойртоход л эд шидийн саадаа идэвхжүүлв. Леоногийн гайхшрлыг баршгүйгээр ердөө 1-р төвшний хамгаалалтын шид 4-р төвшний довтлогоог маш амархан бүр мөсөн сарниулчихлаа.
Манато галыг төвөггүй унтрааж байгааг харсан Леона түүний хажууд байх төдийдэл санаа нь юр бусын тайвширч байв. Түүнийг ажиглах тусам хар шидтэн үнэндээ хин юм бол гэсэн сониуч зан нь улам хүчтэй болов. Галын довтлогоо нь бүтлгүүцснийг мэдсэн Кага чангаар инээж Манатогийн хүчийг магтав. Тэр ихнээсээ галын шид түүнд нөлөөлөхгүйг мэдэж байсан ч өөр хідэн нууц мэх үлдсэн гэв. Энэ хооронд Леона одоо хүртэл будилсан хിവэрээ Кагагийн шид яагаад арилахгүй байгаа юм бэ? Аль хэдийн алга болох ёстой биш үү гэж асуулаа. Тэр үүнийг өөрөө нисэхдээ салхины шид ашигладгийн жишээтэй зөөрлөв. Леона түүний урт тайлбар дээр дургуутсаж одоо лекц сонсох цаг биш гэж сануулав. Тэгээд яг саад нь одоо удахгүй алга болох вэ гэж анхааруулж байтал саад хിവэрэ байгааг хараад яаж ингэж байгаа юм бэ гэж дахин гайхав. Манадо Кагагийн адилаар өөрөө ч мөн тогтвортой шид ашиглаж чаддаг тул санаа зовох хэрэггүй гэж тайвшруулв. Үүнийг сонссон Кага илт сандарлаа. Түүний эргэлзэж буйг анзаарсан Леона боломж байхад бууж өг гэж зоригтой хэлв. Кага эхлээд айсан дүр үзүүлснээ тэр даруй жүжигээ орхиод дахин довтолж эхлэв. Манатагийн хүчийг хүлээн зөвшөөрсөн ч одоо жинхэнэ нууц мэхээ гаргах цаг болсон гэж үзжээ. Тэр Манатагийн саадыг тойруулан тогтвортой галын шидийнхээ хүчийг улам нэмэгдүүлв. Тэгтэл Леоногийн бие гинэт сулран цээжин дарагдаж амьсгалахад бэрх болов. Кага тайлбарлахдаа саадыг гаднаас нь галаар хүрээснээр доторх бүх хүчил төрөгчийг шатаачихсан. Тиймээс одоо тэд агаар гүдэж үхэн. Дээрээс нь галын халуун өссөөр байвал Манатогийн саад ч удаан тисэхгүй гэж хэлв. Дараа нь Манатод сонголт өгөв. Саадан дотор боогдож өгөх үү? Эсвэл саадаас гарч чадах уу? Манато үүнийг сонсоод ердөө л ившээв. Ууралсан Кага тэр ийм ноцтой байдлыг огт ойлгож байна уу гэж асуухад Манато харин өөрөөс нь ч илүү ойлгож байна гэж хүйтнээр хариулв. Кага ямар ч хүчтэй байсан Леона аль хэдийн үхлийн ирмэг дээр очисон. Түүнийг аварч чадах зүйл байхгүй гэж зүтгэв. Яг тэр үед Леоногийн бие гинэт сэргэж хүч нь буцаж ирлээ. Энэ өөрчлөлтөнд Кага өөрөө ч зочив. Манато тайлбарлахдаа галын ид шид агаарын орчныг өөрчилж чаддаг ч Кага агаарт зөвхөн агаар биш ид шид ч бас оршдог гэдгийг мартчихсан бололтой гэж хэлв. Ууралсан Кага илүү тодорхой хэлгэж шаардлаа. Манато ид шидийн саад ба атмосфер дахь ид шид хэрхэн харилцан үйлчилдгийг тайлбарлаад дараа нь өрөөний агаарыг салхины хүчээр хөдөлгөн дүлийг агаарын урсгалаар шахаж унтраалаа. Төлөвлөгөө нь норж байгааг хараад Кага сандарч бүтлгүүтлээ гэж халаглаж эхлэв. Гэвч ухаан алдхаас өмнө Манато урагшлан түүнийг ингэж амархан мултрахгүй гэдгийг ойлгууллаа. Кага тарчлаахад дуртай гэдгийг нь шоолон хэлээд дараа нэгэн шид хэрэглэж түүнийг харанхуй бүс рүү шидэв. Кага тэр дороо ямар ч юмгүй хоосон орон зайд гацчихв. Дуу ч үгүй, гэрэл ч үгүй, зөвхөн хязгааргүй харанхуй. Тэр айсандаа тусламж ирэн орилсон ч хинч хариулсангүй. Энэ хооронд Манато Леона дээр эргэж ирэхэд хин нэгэн аль хэдийн агуулгын талаар цагтаад мэдгдсэн байна гэж Леона хэллээ. Манато цаг алдалгүй түүнийг өргөөд эрх баригчид ирэхээс өмнө тэндээс гарч одов. Леона эсэргүүцсэн ч тоосонгүй. Аюулгүй өндөрлөгт хүрсний дараа Леона Кабукичо дах хар эсэргүүцлийн салбар үнэхээр суурьсныг эцэст нь хүлээн зөвшөөрөв. Харин Манато аль хэдийн дараагийн дүүргийг цэвэрлэх тухай ярьж байлаа. Леоно Кроно гэж дуудаад өөрийг нь холбоотон болгож болох уу гэж асуув. Өөрийгөө хүчгүй, магадгүй түүнд садаа болно гэдгээ мэдэж байсан ч оронд нь мэдээлэл холбоо сүлжээгээрээ тусалж чадна гэж санал болгов. Манайтай хэсэг эргэлцсэний эцэст хүмүүсийн хүсэлтэд сул талтай гэдгийг хүлээн зөвшөөрч эцэст нь зөвшөөрөв. Үүнд баярлсан Леона олон нийттэй харилцах, хүм элсүүлэх ажлыг өөрөө зохицуулна. Тиймээс түүнд тийм зүйлсийн төлөө санаа зовох хэрэггүй гэж яаран амлав. Хэдэн цагийн дараа өглөөний мэдээгээр агуулгын хэрэг гарч хар эсэргүүцлийн гишүүд баривчлагдсан. Мөн тэднийг байхад хар шидтэн гол үүрэг гүйцэтгсэн гэж мэдээлв. Гэтэл нэвтрүүлэг үргэлжилж байтал шуурхай мэдээ орж ирж хар шидтэн тэргүүлсэн хууль бус шидтэнгүүдийн эсрэг байгууллагын дүрс мэдэгдэл үндэсний хэмжээнд шууд цацагдаж эхлэв. Бичлэг эхлэхэд хар шидтэн гэж таамаглагдсан юудэнтэй дүр дэлгэцэн дээр гарч ирээд өөрсдийн байгууллагыг сүүдэр тээгч хэмээн танилцуулж өөрийгөө хар устгагч гэж нэрлэн хар эсэргүүцэлтэй холбоотой хууль бус шидтэнгүүдийг үндсээр нь устгахын төлөө зорино гэж мэдэгдлээ. Танилцуулгынхаа дараа тэр өнөөдрөөс эхлэн гин бурууг хэн үйлдсэн нь хамаагүй шудраг бус явдлыг хизээж твчихгүй гэж анхааруулв.
Энэ нэвтрүүлгийг үзэж байсан хар эсэргүүцлийн өндөр албан тушаалтан хар шидтний энэ даварсан үйлдэлд уурлан галзуурч байв. Харин хажууд нь байсан хамтрагч нь тайван хിവэр хар шидтэн бол өчүүхэн амтан тийм их уурлах зүйл биш гэж үл тоомсорлжээ. Түүний үгэнд баг зэрэг тайвширсан ууртай ир, хүч ирхэг язгууртан шидтэн түнштэй болон Фукаогийн тэргүүн Фукажинд найдах шийдвэр гаргав. Дарагтайгаа ширүүн уулзалт хийсний дараа Фукажийн өрөөндөө буцаж орон мэдээ үзэж сув. Сурвалжлагчид шидтэн язгууртнуудыг тасралтгүй шүүмжилж, хэвлэлийн хурлын үеэр үзүүлсэн чадваргүй ичгүүртэй үйлдэлүүдийг нь бут нэргэж байлаа. Саяхны гай гамшигыг зогсоож чадалгүй бүтлгүүцсэн байтал тусгай шидийн анги илүү үр дүнтэй ажилласан тул хэвлэл мэдээлэлч олон нийтч шидтэн язгууртнууд үнэхээр хэрэгтэй юу гэж эргэлзэж эхэлжээ. Ийм илт доромжлолд уурсан жин цайны аяга зурагт руу шидээд зарцдаа шоуг дууд гэж тушаав. Зарц яран гарсны дараа жин доод зиндааны энгийн хүмүүс шидтэн язгууртнуудыг доглож байгаагийн үр дагаврыг заавал ойлгуулна гэж ууртайгаар шүд зүүн буртнав. Энэ хооронд дэлхийн нөгөө талд Нью-Йорк хотын хөл хөдөлгөөнтэй гудамжууд гинэт эмх замбраагүй байдалд автлаа. Мангасууд хаа сайгүй гарч ирэн энгийн иргэд рүү дайрч эхэлжээ. Урд нь амьдрал буцалсан том хот байсан газар аимшигын төр зураг болж хүмүүс амиа зулбан зогтов. Хэдхэн минутын дотор аврах албаныхан ирж нөхцөл байдлын талаар төвдөө мэдээлэл зэрэгцэн довтлохоог тогтоон барихыг оролдлоо. Гэвч мангасуудын тоод эндүү их байсан тул тэдний хүчин чармаалт хүрэлцэхгүй байв. Нэг албан хаагч амьтдыг торгон барьж байхад нөгөө нь шидийн тусгай хариу бүлгээс яаралтай дэмжлэх хүссэн ч гай гамшиг хаа сайгүй тархаж байгаа тул ойрын үед тусламж ирэхгүй гэсэн хариу авлаа. Ийм суурлийн дунд мангасуудын удирдагч гарч ирэн бүх хотыг дүлэнд автуулах чадaltaй 5 дугаар түвшний асар дүрэлзэх галан баг нь шидийг хэрэглэхээр бэлдэв. Яг гамшиг нүүрлэхийн өмнө туйлын чадварлаг язгууртан шидтэн хурч ирээд 5 дугаар түвшний Титаник усан бөмбөлөг шидээр түүний довтлохоог сөрөв. Юка Рука хоёрын эцэг Мизуха Түширүү гэж танигдсан тэр язгууртан мангасын удирдагчийн довтлохоог төвөггүй хүчингүй болгочхоод тулалдааны талбар дээр буулаа. Түүний чадварт гайхсан аврах албаныхан түширүүд туслан бүслэлт тогтоох тушаал авсан ч түширүү эргэн тойрныхны бишрэлт огт анхаарал хандуулсангүй. Тэр зөвхөн тулалдаанд төвлөрч бүр илүү хүчтэй усны шид хэрэглэн мангасын удирдагчийг дарж авав. Эцэст нь түүний асар хүчтэй шид уг амьтныг сүрж жамжилгүй жигүүлж тулааныг түширүүгийн ялалтаар өндөрлүүллээ. Тулаан дуусмагц аврагчид түширүүг тойрон хүрээлж ихэд магтан сайшаав. Харин тэр мэрэгжлийн хүйтэн байдлаараа тэдний талархлыг үл тоон зүгээр л үүргээ гүйцэтгсэн төдий гэж хариулжээ. Удалгүй Нью-Йоркийн хотын дарга хүртэл өөрийн биеэр ирж сөүлийг багасгаж чадсанд нь талархал илэрхийлв. Түширүү Японд руу буцахаар зэхэж байхад цугласан олны дундаас шивнээ тарав. Зарим нь Япон ийм сул дорой болчихсон атлаа доод төвшний язгууртан нь их зан гаргаж байна гэж шоолж байлаа. Түширүү тэдний үгийг сонссон ч тоосонгүй. Харин эх оронд нь тулгарх асуудлууд огтно тусгай шидийн ангид орсон явдал болон Японы нэр хүнд унаж буй талаар бодлоо. Өөр газарт Юка, Рука болон тэдний найз Минато Кусанагтай хийсэн харгас спаррингийнхаа дараа бэлтгэлийн талбай дээр сэргэж байв. Тэд Манато ямар гэчин хүчтэй юм бэ гэж гомдлож, Рука бүр Манато бүрэн хүчээж ашиглахгүй байгааг хэллээ. Гэтэл энэ шудраг бус байдлын тухай бодож амжаагүй байтал санаатаа хідэн дадлагжигчийн хамт ирж шин тактик санал болгов. Хэрэв бүгдээрээ нэгэн зэрэг Манато руу дайрвал магадгүй боломж гарч мэднэ. Тооны давуу талдаа урамшсан Юка 100 гаруй хүнээр дайрвал Манато хүртэл тисэхгүй гэж багийг зоригжуулав. Гэвч тэдний азгүйд Манато яриаг нь сонсчихсон байлаа. Тэр гинт ард нь гарч ирээд энэ онлоо туршаад үзхөө гэж тайван асуув. Айсандаа хүссэн Юка тэр дорн бүхнийг үгүйсгэн тэд зүгээр л сул яриа өрнүүлж байсан гэж мэлзэв. Маната тоосонгүй. Завсарлага дууссан. Одоо дараагийн даалгавар бүх хүчээ дайчлаад өөрийг нь дийлж үз гэж тушаалаа. Боломжийг алдахгүй тулд багийнхан бөөнөрөө дайрав. Тооны давуу тал ялалтыг авчирна гэдэгт тэд итгэлтэй байлаа. Харин Манато бараг хуруугаач хөдлөсөнгөө. Ердөө нэгдүгээр төвшний саад босхон бүх довтолгоог хаачихв. Юко яжтойгоор энэ хангалтгүй шүү гэж хэлмэгц Манато саада төвггүйхэн дөрөвдүгээр төвчний дээд шидийн саад болгон ахиулж дадлагжигчдыг үггүй болгов. Тэд саадыг эвдэхээр улам хүчтэй довтолсон ч Манатогийн хамгаалалт цохилт бүрийг ямар ч хүндрэлгүй шингээж байлаа.
Ингээд багийнхан манаата үнэхээр ямар аимшигтай хүчтэйг яс махандаа мэдэрч эхлэв. Харин довтлох ээлж манаатад ирмэгц тэр тэдэнд жинхэнэ там үзүүлж бүгдийг ямар ч хүч гаргалгүй дараалан сөхрүүллээ. Тоос шороо дарагдсны дараа дадлагчигчид бүгд өвдөж, Ёсоор талбай дүүрэн хэвтэж байв. Бэлтгэл дуусахад Юка, Рука хоёр утсаа шалгаад царайнд цонхилоо. Үүнийг анзаарсан Минато юу болсныг асуухад хоёр эгч дүү түүн рүү маш ноцтой харцаар ширтээд аав нь Японд буцаж ирсэн гэж хэллээ. Эцгийнхээ гэрээс гарсны дараа Мизуха эгч дүү хоёр чухал яриа хийхээр гэр бүлийн вилладаа очив. Хэсэгтээ хүндхэн эвгүй нам гүм ноёсны эцэст түширүү саяхан орсон тусгай шидийн ангийнхан тухай асуулаа. Юка. Үнэхээр тэр ангид ажиллаж байгаагаа батлав. Тэдний хоорондын хурцтмал байдал улам нэмэгдэх тусам төвшрөө ангийнхаа талаар илүү дэлгэрэнгүй ярихыг шаардав. Хитрхи хатуу аав нь ядаж асууж байгаад охид баг зэрэг тайвширч анги нийгэмд ямар хэрэг өөрчлөлт авчирч байгааг шинээр олсон найзууд нь ямар гайхалтай хүмүүс болохыг урамтайгаар ярьж эхлэв. Рукач мөн оролцсон. Тэдний эд шидийн хүч ба шившилгийн төвшин ийм богино хугацаанд ямар их өсснийг бахархалтайгаар ярив. Энэ бүхэн Минато Кусанаги болон ангийн бусад хүмүүсийн ачаар болсон байлаа. Огт Минатог ийм магтан ярьж байгаад түшээрөө сонирхол татагдаж түүний онцгой ур чадвар болон нийгэмд оруулсан хувь нэмрийг үгүйсгэсэнгүй. Гэвч тэр тайван сууж цайгаа оочих зуур октын нэг нь Минатог аавтай нь харьцуулж бүр язгууртан шидтэнтэй энэ зэрэгцэж магадгүй гэж хэлчихв. Энэ үгийг сонссон түшээрөө аяга аяархан ширээн дээр тавиад огцом шийдвэр буулгалаа. Тэд тусгай шидийн ангийг нин даруй орхих ёстой. Цочирдсан эгчдүү хоёр шалтгааныг нь нэхэхэд түшээрөө тайван хിവэрэ тайлбарлав. Шидтэн язгууртнуудын нэр хүнд аль хэдийн унаж байгаа нь Японд ноцтой хор уршиг авчирч болцсошгүй. Түүний бодлоор тусгай шидийн анги биш, харин шидтэн язгууртнууд л улсын тулгуур хүч байх ёстой. Тиймээс Минато гэдэг удирдагч нь зүгээр л оршин байгаа харааж хор хөнөөл тарж байна гэж тэр үзв. Ингээд Минатотой ямар ч холбоо үргэлжлүүлэхийг хатуу хориглолоо. Ууралсан охид түүний энэ тайлбарыг утгагүй гэж эсэргүүцэв. Түширүү тэдний уурыг үл хайхран өмнөх шигээ өөрийг нь дуулууртаа дагахыг тушаагаад эргэж гарах гэж байтал эцгийнхээ үгийг хизээж зөрчиж үзээгүй Юк анх удаа үгүй гэж хатуу хэлв. Тэр тусгай шидийн ангигч Минатогч хизээч орхихгүй. Учир нь Минато энэ дэлхийг өөрчлөх хүчтэй гэж итгэдгээ тунхаглав. Язгууртнууд залах уу хангалуун амьдарч байхад тус анги тэднийг жинхэнэ тулаанд бэлэн болтол нь хатуу сургаж байгааг тэр хэлв. Хэрэв аав нь тэднээс хамтран ажиллахыг хүссэн бол баяртайгаар зөвшөөрөх байсан ч зүгээр л захирагдахыг тулгаж байгаа нь асар том алдаа гэж мэдэгдлээ. Үүнийг сонссон түшээрөө мөсөнхүйтэн өнгөөр түүнийг гэр бүлээсээ татгалзаж дахиж өөрийгөө шидтэн язгууртан гэж нэрлэхийг хориглов. Одоо Рука оролцох гэж бэлдэж байхад Юка ердөөл толгой дохин өөр зүйл хэлэлгүй эргээд алхчихав. Гарахынхаа өмнө тэр аав руугаа эцсийн удаа инээмсэглэн одооноос эхлээд зүгээр л Мизуха Юка байх болно. Гэр бүлийн нэрийг нь гутаахаас санаа зовох шаардлагагүй гэж хэллээ. Юка гарсны дараа түширөө түүний ийм зөрүүд байдалд дургуутсан юм бовтнов. Рука харин Юка өөрчлөгдсөн шүү гэж анхааруулв. Түширөө ядаж нэг охиноо авч үлдэх байх гэж найдсан ч Рукач мөн Юкагийн замыг дагаж язгууртны статусаасаа татгалцгаа мэдэгдэв. Түшээрөө дахин түүнийг овгийн нэрээ бүү ашигла гэж хэлв. Рука баяртайгаар хүлээн авч энэ бүх хугацаанд өгсөн зүйлтэн талархаад эргээд гарч одлоо. Түшээрөө ганцаараа үлдэн өөртөөгөө юм бувтнаж хоцорчээ. Эцгийнхээ эрх мэдлээс чөлөөлөгдсөн эгч дүү хоёр язгууртны хувцас сольж энгийн хувцас өмсөн зочид буудал руу алхахдаа саяхан олдсон эрх чөлөөнийхөө талаар ярилцав. Замдаа Юка үнэхээр гэр бүлээ орхиод гарахад асуудалгүй байгаа юу гэж Рукагаас асуув. Рука том эгчийн хуваар Юкаг хизээж ганцаарнг нь орхихгүй гэж тайвшруулав. Энэ үгэнд нь Юка уярч инээмсэглэн хоёр эгч дүү чин сэтгэлийн халуун тэврэлдэв. Гэвч баяр нь удаан үргэлжилсэнгүй. Тэд зочид буудалд орох гэтэл насанд хүрээгүй тул асуудалд оров. Бүх боломжоо шавхаад эцэст нь менежертэй хүртэл ярьсан ч нэмэр болсонгүй. Бүтэн өдөржин хайгаад ч юу ч олсонгүй. Бүх буудал, түрээсийн байр, тэр бүхэл интернет кафе хүртэл насанд хүрээгүй хүүхдүүдийг хүлээж авахгүй байлаа. Рука насны тухай худлаа хэлж болох байсан ч Юка дэндүү бага насны харагддаг тул энэ нь боломжгүй байв.
Эцэст нь ядарсан хоёр жижигхэн кафед орж амран ундаагаа шимэв. Юка инээдтэй нь мөнгөтэй мөртлөө зарцуулах газаргүй байгаа нь ямар ёжтой юм бэ гэж гомдлов. Тэд ярилцаж суутал хоёр согтуу залуу ирж Рукагийн нүдэн дээр л Юкад сэтэ хайж эхлэв. Нөхцөл байдал хурцдах гэж байхад Рука тэднэрүү ширүүн харж одоо шууд холд эсвэл үр дагаврыг нь өөрсдөө өөрн шүү гэж анхааруулв. Аюулыг мэдэрсэн залуус тэр дороо уучлалт гуйгаад зогтжээ. Тэднийг явсны дараа Юка эгч рүүгээ инээмсэглэн гадаа гацчихсан юм чинь жаахан хөгжилтий гэж санал болгов. Рука байрлах газар яах вэ гэхэд Юка дараа нь учрыг нь олж болно гэж зүтгэв. Ингээд бие даасан эгчдүү нар болсон анхны шөнөө аль болох ашигтай өнгөрүүлэхээр шийдэж хувцас чихмэл тоглоом авч караоке орж бараг согтууч уучиг л зад хөгжилдөн зүгээр л цагийг сайхан өнгөрөөжээ. Орой болохын алдаад бодит байдал дахин тэднийг нөмөрсөн ч Юка энэ шүнийг ийм онцгой болгосонд Рукад талархлаа илэрхийлв. Рука хажууд нь байгаа болохоор бүх зүйл нэг их аимшигтай биш санагдаж байгаагаа тэр хүлээв. Рука баг зэрэг жуумалзан Магдалыг нь хүлээж авсан ч одоо дахиад байр олох ёстойг сануулв. Хин тэднийг түр хүлээж авч чадах бол гэж бодож байтал Юкагийн утсанд Минатогоос мессеж ирэв. Тэр утсаа яаж ашиглахаа дахин мартчихсан. Зааж өгөөч гэсэн тун эв хавгүй асуулт байлаа. Эгчдүү хоёр бие бие рүүгээ ойлгосон харцайг хараад төр боловч Минато өөртөө байлгаж магадгүй гэж найдан түүнийд очихоор шийдлээ. Тэд эцэст нь Минатотой уулзаад хэсэг хугацаанд гэрт нь байж болох уу гэж асуув. Харин Минато шууд хариулахын оронд Мизуха эгчдүү хоёрыг зочны өрөөндөө оруулж юу болсныг сууж ярилцъя гэв. Бүх түүхийг сонсож дууссаны дараа тэр тэднээс өөрсдийнхөө энэ эсэргүүцлийн талаар ямар бодолтой байгааг асуулаа. Охид бодлогогүй хүүхдэрхүү алхам хийснээ хүлээн зөвшөөрөв. Манато тэднийг ажиглахдаа өөрсдөө үнэнч болж эхэлснийг нь ч эгчдүүгийн хувьд хоорондоо улам ойрцсныг ч анзаарчээ. Тэд байдлаа эргэцүүлж дуусмагц. Юка Минатог төвөгт оруулсандаа уучлалт гуйж өөр очих газаргүй тул гэрт нь байж болох уу гэж дахин хүслээ. Минато хэсэг бодож тэднийг байлгавал ямар үр дагавартай болохыг тооцоолов. Өөрт нь аль алинд нь романтик сонирхол байхгүй учраас хамт байх нь асуудал биш гэж дүгнэж зөвшөөрөв. Гэхдээ тэд хэд баярлахаас өмнө байр нь жижиг тэдний дассан тансаг орчноос тис өөр шүү гэж анхааруулжээ. Гэвч охид үүнд огт тоосонгүй. Харин ч баярлан хүүхдүүд шиг өсчингүйж хөөрөлдөн инээлдэж эхлэв. Тэднийг ингэж байгааг хараад Минато дасан зохицох чадвар нь үнэхээр хурдан юм гэж санаандгүй хэлчихв. Энэ жирийн үг охидыг санаанд оромгүйгээр ичээж орхилоо. Тэдний толгойд хүчтэй дажгүй Кусанаг Минатото нэг дээвэр дор хамт амьдрах тухай тэнэгхэн мөрөөдлүүд жирэлцэж эхлэв. Рукагийн төсөөлөл бүр дэмдэж, зүрхэн танихгүй мэдрэмжээр хүчтэй дэлсэх тул өөрийгөө тайвшруулах хэрэгтэй болов. Минато тэдний эцсийн байдлыг огт анзаарахгүй. Унтахынхаа өмнө усанд орох уу гэж зүгээр л асуув. Охид тэр дороо хит сүржигнэн түүнийг ямар нэгэн гаж домтон мэтэр хүлээн авлаа. Манато огт тоосонгүй. Асуултаа дахин давтсанд энэ удаа тэд арай тайван хариулв. Юка төрүүлж орсноор Минато Рука хоёр зочны өрөөнд хоёулахнаа үлдэв. Тэд ярилцаж суухдаа Минато гэрээсээ гарсан шийдвэрийг нь магтаж тэднээс ийм зориг гарна гэж төсөөлөөгүйгээ хэлв. Рука өөрөө ч яг адил гайхаж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Энэ бол тэд аавынхаа үгийг анх удаа зөрчиж байгаа хэрэг байлаа. Аав нь үргэлж хатуу ямар ч төрлийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй хүн байсан. Тиймээс тэр өөрчлөгдөхөөсөө илүү өөрийн үзэл баримтлалыг улам хүчтэй тулгах байх гэж Рука бодож байв. Минато түшээрв. Тэдний ангийг маш муугар хардаг тул ирээдүйд юу хийхийг нь таашгүй гэж сануулв. Рука хариулахын өмнө Юка шөнийн хувцастайгаа угаалгын өрөөнөөс гарч ирээд одоо Рукаг ор гэж хэлв. Рука хурдан босон тэр өдрийн турш хамгийн сайхан санагдсан халуун усанд орлоо. Түүнийг дотгош орсны дараа Юка Минатод түүний герт ингэж сууж байгаадаа үнэхээр сонин санагдаж байгааг хэлв. Манато тайвнаар энэ бол өөрийнդ нь зочин хүлээж авч байгаа анхны тохиолдолд нэг их санаа зовох зүйлгүй гэж хариулв. Юйка тэднийг байлгаж байгаад нь чин сэтгэлээсээ талархахад Манато үүнийг том асуудал биш гэж хаях мэт хэлв. Юйка инээд алдахад Манато юу инээдтэй байгааг асуулаа. Харин Юйка ямар ч нөхцөл байдал байсан бүхнийг зүгээр мэтээр авч үздгийг нь үргэлж мэддэг байсан гэж хэлв. Манато тэд багийнх нь гишүүдэл бол үргэлж түүний найзууд байна.
Хизээж тэднийг орхихгүй гэж итгэлтэйгээр хариулв. Энэ үгийг сонсоод Юкагийн зүрх хүчтэй цохилж эхэлсэн ч тэр мэдрэмжээ бодож амжихаас өмнө Рука шүршүүрээс гарч ирэв. Шөнийн хувцастайгаа тэр үнэхээр дэгжин харагдаж байлаа. Минато ээлжээ авах гэж босон явхад хоёр эгч дүү чимээгүйхэн суусаар дөнгөж болсон бүхнийг дотроо тунгааж эхлэв. Маргааш нь Минато удирдагч Шидүүтэй уулзан ангийнхаа шин сургалтын хуваарийг хүлээн авлаа. Ээлжид уулзалтынхаа дараа тэр Юка, Рука хоёр одоогоор өөр дээр нь байгааг хэлэхэд Шидүү Минато хоёр охинтой хамт амьдарч байгааг ойлгоод бухимдан яагаад ийм зүйлд тэр ер нь огт хайхрамжгүй байгаа юм бэ гэж асуув. Тэр бүр өнөөгийн залуусын хувьд ийм байдал хэвийн үзэгдэл юм уу гэж гайхширч байлаа. Манатод багч гисэн эрдийн ухаан суулгахын тулд Шидүү Японд олон их нэртэй байх ёсгүй. Соёл уламжлал ийм тийм гэж тал нь үнэн, тал нь худал зүйлсийг урсгаж эхлэв. Офисоос гарч явах замдаа Минато илүү том байр хайх хэрэгтэй гэж бодов. Гуруула жижигхэн байрандаа багтахад хит давчуу байлаа. Явхасаа өмнө тэр хашаанд Соната ганцаараа бэлтгэл хийж байгааг хараад түүн дээр очихоор шийдэв. Дуудсны дараа одоо хүртэл яагаад бэлтгэл хийсээр байгааг асуухад Саната өөрийгөө бусдаасаа хоцорч байгаа мэт мэдэрч байгаагаа хэллээ. Өөрийгөө сайжруулж одоо довтлогооны шид ашиглаж чаддаг болсон ч одоо ч хангалтгүй санагддаг аж. Тэр Минатод өөртөө нь хит албаны маягаар харьцаа болохыг хэлээд өөрөө түүний удирдлаганд байдаг гэдгээ сануулв. Тэр даруй хэлбэрээ өөрчилж дайралтын шид туршиж үзгэж зэрэгжүүлв. Соната эргэлзэхэд өөрөө чиглүүлж өгнө гэж тайвшруулв. Соната үгийг нь даган байрлал авч шидээ гаргалаа. Манато оролдлогыг нь ажиглаад сайн байлаа. Цаашдаа үргэлжлүүлэн бэлтгэл хийвэл бүр хүчтэй болно гэж магтав. Соната талархсан ч багийн бусадтай харьцуулахад өөрийгөө одоо ч хэд сул гэж мэдэрч байгаагаа хэлв. Минато түүнийг өөрийгөө битгий дутуу үнэл гэж сануулж ямар их хичээж байгааг нь өөрийн нүдээр харсан гэдгээ хэллээ. Тэгэхэд Соната ер нь яагаад цагдаагийн албанд орсноо ярив. Ариун шидтэн маш ховор төрдөг учраас ийм зам сонгосон гин. Гэхдээ өөрийгөө багийнхантай хизээч эн зэрэгцэхгүй хамгийн сул нь гэж боддог байв. Өөрийнхөө дотор байсан зүйлсийг асгаж байгаагаа ойлгоод ийм сул дорой бодлуудаараа Манатог дарамтлаж байгаадаа уучлалт хүсв. Гэвч Минато түүнийг зүгээр л тайвшруулж өнгөрөөсөнгүй. Харин яагаад анх цагдаагийн алба сонгосныг нь асуулаа. Соната тайлбарлахдаа эмээ нь ариун шидтэн байсан бөгөөд өмнөх олон гамшигын үеэр маш олон хүний амийг аварч байжээ. Түүний мөрөөр явахыг хүссэнтэй л өөрөө энэ замыг сонгосон гин. Гэвч түүхээ ярьж дууссан ч тэр дахин эргэлзэж өөрт нь бусдынх шиг тод зориг мөрөөдөл байхгүй юунд ч сайн биш гэж бовтнов. Манато тэр даруй түүнийг зогсоож түүний давуу талыг нэг нэгээр нь хэлж өгөв. Эдгээх чадвар, давталгооны шид, дээр нь үргэлж сайжрахын төлөө хичээдэг тууштай байдал. Яагаад энэ замыг сонгосон нь чухал биш, харин сонгосон замаараа юу хийх нь чухал гэж тэр хэллээ. Энэ үг Сонатагийн зүрхэнд хүрч өөрийн бэлтгэлийн үр дүн аль хэдийн гарч ирснийг ойлгуулжээ. Сэтгэл хөдлөлтөд автсан Соната тайвширсан, баярлсан нулимс асгарууллаа. Тайвширсныхаа дараа өөрийгөө өрөвдмөр том хүн байна гэж уучлалт гуйхад Минато нас бол огт хамаагүй гэж хэлв. Түүний өгсөн урам зоригт баярлсан Соната Минатог дахин дахин өөрийг нь өөртөө эргэлзэхээс авардаг жинхэнэ баатар гэж харж эхэлжээ. Тэр шөнө Минато хар шидтний хуваарх нууц ажиллагаагаа эхлүүлэхээр бэлдэв. Гарахаасаа өмнө тэр Леонотой уулзаж шидтэн язгууртнуудын тухай харанхуй цуурхлуудын талаар мэдээлэл цуглуулсан гэдгийг нь сонсов. Түүний хичээл зүтгэлийг сайшаасан Кусанагийн мэдээллээ хуваалцаач гэхэд Леоно эхлээд сүүдэр тээгч дүрмт хувцаа өмсгөж зөрүүдлөв. Хар шидтний нэрээр татгалзуулаад авсан ч Леона хууль бус шидтэнгүүд болон сүүдэртэй шидийн байгууллагуудын талаар олсон зүйлсээ танилцууллаа. Түүний хэлснээр шидтэн язгууртнууд мөнгө угаах, хувилдах, хөрөнгө завших зэрэг маш олон гэмт хэрэгт холбогдсон гэсэн цуурхал байдаг бөгөөд ялангуяа Фукагийнхан хар эсэргүүцлийн гэмт бүлэглэлтэй шууд холбоотой байж магадгүй аж. Та хар эсэргүүцлийг хэн удирддгийг мэдхүү гэж асуухад цуурхлаар бол Курой Акуто гэдэг хүн гин. Тэр нь өмнө нь шидтэн язгууртан байсан ч муу нэртэйгээр хөөгцөн нэгэн аж. Хар эсэргүүцлийн холбоо бүрч с ิจ гтэй санагдав. Гэхдээ Леона Фукагийнхан эсвэл ямар нэгэн язгууртан овгийг синдикаттай шууд холбох хатуу нотлохоо байхгүйг сануулв. Хинч ам нийдэггүй.
Үнэтэй мэдээлэл бараг олддоггүй учраас мэдээлэл задлах боломжтой хүмүүсийг чимээгүй болгоод байх магадлалтай гэж тэр сэжиглэжээ. Үүнийг мэдэж байсан тул Леона хэрв гүн ухаж судлах гэж байгаа бол маш болгоомжтой байхыг Минатод анхааруулв. Яриа дуусмагц Кусанаги бүх мэдээллээ утсанд нь явуулчих гэж хэлв. Дараагийн алхам нь юу вэ гэж асуухад тэр ердөөл шудраг яс тогтоохоор явлаа гэж хэлээд дээврээс өсрөн одно. Дотроо бол бузар этгээдүүдийг өршөөлгүйгээр яаж шитгэхээ бодсоор байлаа. Хэдэн цагийн турш шудраг ёс тогтоосны дараа хар шидтэн гертэ буцаж дахин Минато, Кусанаги болон хувирч шинэ хамт амьдрагчид болох Юйка, Рука хоёртойгоо тайван суулаа. Гурвуулаа өөр өөрийнхөө зүйлд төвлөрөн чимээгүй сууцгаав. Өөр хийх юмгүй болсон тул Минато сая л ухаалаг утас ашиглаж сурсан учраас Ичами Манато болон 50 жилийн өмнөх гамшгуудын талаар хайж үзэхээр шийдэв. Судалж үзтэл Ичамигийн түүх бараг өөрчлөгдөөгүй ч орчин үеийн шидтэнгүүдийн хүчний төвшин хэтэрхий доогуур дүрслэгдсэн нь их л сонин санагдав. Түүнчлэн шидтэн язгууртнууд болон тэдний өвөг дээдсийн тухай мэдээлэл тун бүдэг бадаг. Тэдний өндөр шидийн чадвар, сургалтын аргуудын талаар бараг дурддаггүй байлаа. Үүнийг хараад Ичамигийн дурсамжийг хадгалсан Кусанаги хэрв өөрийнх нь шидийн ном одоо ч байсан бол шидтэнгүүд ийм хэмжээнд хүртлээр дороотохгүй байсан даа гэж харамсав. Юкач мөн өндөр түвшний шидийн сургалтын талаарх ном мэдээлэл бараг үлдээгүй. Яг л хин нэгэн зориуд устгасан мэт байна гэж хэлв. Үүнийг сонссон Кусанаги одоогийн Мизуха овгийн тэргүүн ямар нэг юм мэддэг байж магадгүй гэж таамагласан ч гамшигын талаарх мэдээлэл хэтэрхий хомсдол уулзалт зохион байгуулах амаргүй байлаа. Одоохондоо тэр толгоогоо гашлахсаар гамшиг гэж яг юу юм, дэлхий дээр анх хизээ гарч ирсэн юм бол гэж бодсон ч тодорхой хариу олдсонгүй. Юка түүний бухимдлыг анзаарсан ч дуугүй өнгөрөөж ажлаа үргэлжлүүлв. Маргааш нь тусгай шидийн анги бэлтгэл хийж байтал яаралтай мэдэгдэл ирж шинэ гамшиг илэрсэн тул шууд очих тушаал буув. Тэд яаран очиход Фукажингийн хүү Шоу Фука болон түүний гар хөл болсон нөхөд нэгэн гамшигын мангасын цогцсны дэргэд зогсож байлаа. Учрыг нь ойлгохгүй байсан ч Кусанаги өөрийгөө барив. Шоу ёжсон өнгөөр тэднийг хитрхи оройтлоо гэж шоолж өөрсдөө ирэхээс өмнө мангасыг шийдчихсэн гэж гайхуулав. Хэрэв өөрсдөө оролцоогүй бол байдал балрах байсныг дахин онцолж дараагийн удаа илүү анхааралтай байгаарай гэж ихэмсгээр зөвлөөд явчихлаа. Тэр явсны дараа Юка Шоугийн энэ хачин байдал ямар учиртай юм бол гэж асуухад Кусанаги өөрөө ч мэдэхгүй байв. Дараагийн хэд хоногт илүү олон гамшиг гарсан ч Шоу болон түүний бүлэг бүр Кусанагийн нарынхаас яг өмнө хурч очоод ялалтыг нь булаан авч байлаа. Тэр болгондоо шоу тэднийг удаан байна гэж тохиурхан дэлхийд шидтэн язгууртнууд одоо ч хэрэгтэй гэдгийг нотолохыг хичээж байв. Нэг удаа шоу тэдний ангийг хэрэггүй гэж доромжилмогц Юйка тэсэлгүй уурлав. Шоу явсны дараа тэр энэ мөхийг аль хэдийн 5 дахь удаага давтаж байна. Цаанаа нэг юм явагдаж байгаа нь илт гэж бухимдан хэлжээ. Тэр үед шийдүү тэдэнд хин нэгэн зориуд саад хийж байж магадгүй гэж тулгав. Кусанаги гамшигыг холоос мэдэрч чаддгүй учраас тэдний мэдээллүүд байнга хоцорч ирж байлаа. Иймээс тэр шийдэл олох гэж ихэд толгой гашилгаж байв. Энэ хооронд Юка бухимдлаа барьж дийлэлгүй. Ягаад шоу том түвшний чөтгөрийн дарга гарч ирэхээр л дандаа тулалдаанаас бултаад байна вэ гэж өглөв. Энэ үед Соната уцаа гаргаж үзүүлэхэд Фукагийнхан интернетэд асар их дэмжлэг авч эхэлсэн нь харагдав. Саяхан тэднийг хүчтэй шүмжиж байсан болохоор энэ үнэхээр с ิจ гтэй байлаа. Түүнчлэн Фукажин яг одоо эхлэх гэж буй хэвлэлийн баг хурал зарлсныг олж мэдэв. Кусанаги болон бусд нь түүнийг юу ярихыг үзэхээр бүгдээрээ цугларлаа. Хэвлэлийн баг хурал дээр жин ирсэн бүх хүнд талархаад өнөөдрийн уулзалтын зорилго нь сүүлийн үеийн шидтэн язгууртнуудын бүтлгүүтэл ялангуяа өөрийнхөө шоугийн урам хугалсан үйлдэлүүдийн талаар тайлбарлах явдал гэж мэдэгдэв. Хинч шидтэн язгууртнаас уучлалт сонсно гэж бодоогүй байтал жин гинт гүн бүхийж шоугийн ичгүүртэй зан авирын төлөө олон нийтийн өмнө уучлал хүсв. Сэтгүүлчид өгөхгүй болов. Жин үргэлжлүүлэн хүүгээ зөв хүмүүжүүлж чадаагүй бурууг өөр дээрээ авч энэ бүхний төлөө нөхөн ажиллана гэж амлав. Үүний зэрэгцээ хэвлэлүүд шоу тусгай шидийн ангиас төрүүлж олон гамшигыг шийдсэн тухай мэдээллүүдийг хэлэлцэж эхлэв. Хурал цахим орчинд хүчтэй тарж эхлэхэд сэтгэгдлүүдийн тал орчим нь Фукагийнхныг дэмжиж байсан нь Юкагийн дургуг хүргэв. Тэр хамтрагчдаа уурлан тэдний бүх хичээл зүтгэл дэмий байжээ.
Олон нийт тэднийг зүгээр л шоолж байна гэж бохимдов. Гэвч бүр хит уурлахаас өмнө Кусанаги тайвнаар бай гэж сануулж олон нийтийн бодол ямар байхаас үл хамааран тэдний хийх ажил хിവэрэ гэдгийг хэлв. Тэгээд энэ асуудлыг өөрт нь даатгаж өөрт нь итгэх гэж хүсв. Хэд хоногийн дараа шидүүг дээд түвшний хуралд дуудлаа. Түүний дарах тусгай шидийн анги ноцтой аюулд орсныг хэлв. Шидтэн язгууртнуудтай зөрчилдөөн нь хурцдаж тэдний эсрэг гомдол тасралтгүй нэмэгдэж байгаа аж. Шидүү шоугийн эргэлзээтэй үйлдэлүүдийн талаар тайлбарлахыг оролцсон ч дарга нь түүний яриаг үл тоон харин ч язгууртнуудтай санаатай сургалтсан гэж буруутгав. Тэр тусгай шидийн ангийг байгуулахыг дэмжиж язгууртнуудыг дайсан болгосон нь өөрийнх нь буруу. Одоо амсаж байгаа үр дагаварч бас зөвхөн түүнийх гэж хэлв. Шидүү тэгвэл тэдний ажиллагаанд яагаад саад болж байгаа талаар ямар нэг мэдээлэл байна уу гэж асуухад энэ удаад дарга нь бүр чангаар загнаж саботаж гэж ярих хэрэггүй. Ангийн амьд үлдэх хэсэг нь олон нийтийн дэмжлэгийг сайжруулах, шидтэн язгууртнуудтай харилцаагаа засахаас шалтгаална. Эс бөгөөс тусгай шидийн анги татан буугдана гэж мэдгдлээ. Энэ хооронд Фукажийн бүх үйл явдлыг сэтгэл хангалуун ажиглаж байв. Олон нийт хитрхи амархан хууртагдаж сүр дуйлан манипуляцад итгэдэг учраас өөрийн хэлснийг л үнэн гэж хүлээж авна гэдгийг тэр мэдэж байлаа. Иймээс олон нийтийн санаа бодлыг гартаа оруулсан чинь тун удахгүй тусгай шидийн ангийг бүр мөсөн бутлах болно гэдэгтээ итгэлтэй байв. Ойролцоогоор 7 хоногийн турш чимээгүй байсны эцэст Кусанаги болон түүний баг сургуулийнхаа дээвэр дээр хооллож суун ингэж сул сууж байгаадаа гомдлов. Рука саяхны гамшгуудыг Фукагийнхан зохицуулж байгаа гэж сануулхад Рюжи Кацураги харин цагдаагийн байгууллагын дотор тусгай шидийн ангид саад хийдэг дотоод хүмүүс байна гэж хэлв. Кусанаги ч үүнтэй санал нийлж зарим ажилтнууд шидтэн язгууртнуудтай шууд холбоотой бөгөөд тусгай шидийн ангийг өөрсдийн төлөвлөгөөнд саад болж байна гэж үздэг гэж тайлбарлав. Юка бүхэлдээ будисаар яаж тийм зүйл байж болох юм бэ гэж асуухад Кусанаги тэдний үйл ажиллагаа язгууртнуудын нэр хүндэд хохирол учруулсан нь гарцаагүй гэж хэлв. Дотроо бол язгууртнууд ба хар эсэргүүцлийн хооронд холбоо байгааг мэдэж байсан тул тусгай шидийн анги олон нийтийн дэмжлэг авах нь тэдэнд маш тухгүй хэрэг байлаа. Ууралсан Юка язгууртнуудыг чадваргүй гэж хараан нэр хүндээ сэргээмээр байгаа бол өөрсдөө илүү сайн ажиллах хэрэгтэй гэж бохимдов. Тайвширсныхаа дараа аав нь ч энэ хэрэгт холбоотой байж магадгүй юу гэж асуухад Рука тийм биш байх гэж бодож байгаагаа хэлв. Яг тэр үед Кусанаги хоолоо дуусгаад босч бүгдээрээ Мизухагийн ордон руу явж өөрсдөө үнэн худлыг нь мэдье гэж хэллээ. Эгчдүү хоёр аавтайгаа харилцаа сайн биш гэдгээ сануулan эргэлзсэн ч Кусанаги хүсэхгүй бол хоцорч болно гэхэд эцэст нь татгалзаж чадалгүй хамт явхаар болов. Удалгүй баг Мизухагийн харшид ирж хаалган дээрх хоёр эмэгтэй хамгаалагчтай таарав. Өөрсдийгөө танилцуулмагцал тэднийг буцаах гэж оролдов. Юка Рука хоёр ядаж энэ удаа онцгойлон оруулж өгөөч гэж хүсгэд эзэн нь гэр бүлээсээ хөөгцөн өгтөө дотор оруулахыг хатуу хоригдсон гэж хамгаалагчид хэллээ. Эгчдүү хоёр ялагдлаа гэж бодож байтал Кусанаги ураг шалхаж өөрийгөө тусгай шидийн ангийн ахлагч гэж танилцуулаад түшээруугаас асуух зүйлтэй байна гэв. Хамгаалагчид уулзалт товлох ёстой гэж хэлсэн ч Кусанаги зүгээр л хідэн асуулт асуух гэж байгаа гэж зүтгэв. Тэр албаар хүчээр дайрч орох тухай бодож эхэлж байсан ч яг тэр үед түшээрүү өөрөө хурч ирэв. Нөхцөл байдлыг нэг хараад л тэднийг дотгош оруулахыг зөвшөөрлөө. Уулзалтын өрөөрөө алхаж байх зуур Кусанаги түширүүгийн залуухан төрхийг хараад та энэ хоёрын ах нь юм уу гэж тоглоомхийн асуув. Охид тэр дорн залруулж гадна төрхөөрөө тэгж харагдаж болох ч энэ хүн тэдний аав шүү гэж хэллээ. Суудалтаа суусны дараа түширүү яриаг эхлүүлэн Кусанаги охидыг нь буруу зам руу хөтөлсөн гэж шууд буруутгав. Кусанаги хариуд нь хүүхдүүдийнхээ бие дааж эхэлснийг бусдаас болж байна гэж үзэх нь эцэг хүний тун муу зуршил гэж хэлээд яагаад октоо нас бийд хүрч байгаад нь бахархахгүй байгааг нь асуулаа. Түширөө чимээгүй хүн түүнийг ажиглав. Кусанаги тоглож наадах гэж ирээгүйг ойлгосон тул тэр удаан тойрсонгүй. Кусанаги шууд гол зүйлээ асууж түширөө тусгай шидийн ангид дарамт үзүүлж байгаа юу гэж лавлав. Түширөө өөрийгөө оролцоогүй гэж үгүйсгээд язгууртан шидтнүүд хоорондоо бараг хамтардаггүй учраас Фукагийнхан өөрсдийнхөө хөдөлж байгаа гэж хэлв. Түширөө Кусанагигийн шийдэмгий байдлыг онцлон хэлсний дараа язгууртны төвчнийг хүчтэй сурагч олон гамшигыг зогсоосон баатар гэсэн Кусанагигийн нэр хүндийг дурдав. Гэхдээ тэр энэ бүх ярианд бүрэн итгэхгүй байсан тул Кусанагиг хүчээ үзэх сорилтод урьлаа.
Түшээрөө асар их манаа цацруулан өөрийн хүчийг харуулхад Кусанаги ч мөн түүнтэй ямар ч хүндрэлгүй яг ижил төвшөнд хариулав. Тэдний баг тэр дундаа эгчдүү хоёр хүртэл тэр асар дарамттай эд шидийн авраад жижирч эхлэв. Энэ хүчний үзүүлбэр дуусахад Түшээрөө Кусанагийг өөрийнхөө энэ тэнцвэх хүч гаргасанд магтав. Кусанаги үүнийг зүгээр л эд шидийн энгийн хяналт гэж тооцсон ч Түшээрөө нилээд хүчээ дарж байсныг анзаарсан байв. Ийм хурц ажиглалтанд нь Түшээрөөч бас гайхаж үнэлв. Дараа нь Кусанаги яагаад орчин үеийн шиддэнгүүд өнгөрсөн үеийнхнээс хавьгүй сул басныг асуулаа. Түширөө ийм асуулт асуух болсон шалтгааныг нь лавлахад Кусанаги 50 жилийн өмнөх үйл явдлыг дурдав. Тэгэхэд Түширөө шиддэнгүүдийг санаатаагаар сулруулсан хяналт ба зохицуултын үүднээс тэгсэн гэж хариулав. Кусанаги бүрчих бодлон илүү тодорхой тайлбар хүссэн ч Түширөө ердөө удахгүй өөрөө ойлгоно гэж бүрхэхээр хэлээд өнгөрөв. Тэр дараа нь шидтэн язгууртнууд зайлшгүй хэрэгтэй гэж мэдэгдлээ. Үүнийг сонсоод Кусанаги тэгвэл Фукагийнхан ч хэрэгтэй гэж юу гэж асуув. Түширүү хариу хэлсэнгүү. Ийхүү өөр хариулт гарахгүй нь тодорхой болсон тул Кусанаги босч уулзалтанд цаг гаргасанд нь талархаад яриаг өндөрлүүлв. Гарахын өмнө багийнхан нь өмнөх манаа дарамтаас болоод одоо хүртэл хөдлөхөд бэрх байгаагаа хийсэн тул Кусанаги тэдэнд туслан босгов. Харин гарахтаа түширүүд танаа гэр бүлд ямар нэг авилга ялзрал байгааг ил гаргах шаардлага надад гараагүйд баяртай байна. Хэрв тийм зүйл илэрсэн бол би өөрөөр хандах байсан гэж хэллээ. Эцэст нь танаа охид бол надад маш чухал найзууд гэж нэмж хэлв. Түширөө түүний энэ үг ямар утгатайг асуусан ч Кусанаги хариулалгүй алхасаар гараад явчихлаа. Хэд хоногийн дараа тусгай шидийн анги эцэст нь ихэнх шидэнд төсвөртэй мангасын эсрэг материалаар хийсэн шин дүрмт хувцас хүлээн авлаа. Шидүү одоо тэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадна гэж зарлав. Бэлтгэл бүрэн хангагдсан тул Кусанаги бага цуглуулад Фукагийнхантай тооцоогоо хийх цаг ирсэн гэж мэдгдлээ. Энэ хооронд Фукагийн эдлэн дээр Жин Фука болон түүний хүү Шоу тусгай шидийн анги удахгүй унана хэмээн баяр тэмдэглэж байв. Жин хар эсэргүүцлийн тусламжтайгаар тун удахгүй Японыг гартаа авна гэж бардам хэлж байлаа. Гэвч тэдний баяр гинт тасалдав. Цагдаагийн хүмүүс костюмтайгаа өрөөрөө дайран орж ирээд бүгд хөдөлгөөнгүй бай гэж тушаалаа. Энэ бүх үмэн шууд нэвтрүүлгээр цацагдаж, сэтгүүлч шидтэн язгууртан баривчлагдаж буй цочирдом явдлыг газар дээрээс нь дамжуулж байлаа. Нисдэг тэргээр жинтэй бараг нэг төвшөнд зэрэгцэн нисэж байсан сурвалжлагч язгууртныг ийм маягаар яллаж байгаа нь түүхэнд анхных гэж олон нийтэд зарлав. Цагдаа нар жинийг хахуул, сүрдүүлэг, тусгай эрх мэдлээ ургуулan ашигласан хэрэгээр баривчиж байгаагаа мэдэгдэн эд хөрөнгийг нь нэгжиж эхэлснээ хэллээ. Ууралсан жин язгууртныг энгийн гимт хэрэгтэн шиг харьцаж болохгүй гэж орилон нотлохоог нь үзүүлэхийг шаардлаа. Яг тэр үед тусгай шидийн анги хурч ирэв. Кусанаги урагш алхаж гар утсаа өргөн тэдэнд хэрэгтэй бүх нотлогоо өөрт нь байгаа гэж тайван хэлв. Шоу тэр дороо нотлохоо барьж зогсох хүнийг тусгай шидийн ангийн Кусанаги гэдгийг таньж яагаад энд байгааг нь асуулаа. Жин харин нотлохоог хуурамч гэж няцаав. Үүний хариуд Кусанаги утсан дээрээ Жиний хахуул авч буй хууль бус шийдтэмгүүдтэй хувилдаж буй бүр аллах захиалахаар хувилдсан тухай няцаахын аргагүй зургуудыг харуулв. Үүнийг харсан Жин хамгаалах байр суурь эзэлж Кусанаги нотлохоо хуурамчаар үйлдсэн гэж буруутгав. Кусанаги үүнийг няцаахын тулд Жин болон Шоу жижиг хэмжээний гамшиг энгийн иргэдэд аюул учруулж байхад туслахаас татгалзаж буй бичлэгийг тоглууллаа. Тэгээд энэ бичлэгийг ч бас хуурамч гэх үү гэж асуув. Баригдсанаа ойлгосон Жин хэлэгнэн өөрийг нь тандах зүрхтэй хүн хинбэ гэж орилоход түүний зарц урагш гарч ирээд урагч нь өөрөө гэдгээ хүлээлээ. Бууралсан Жин зарцынхаа хоолойноос багалзуурдан олон жил хооллож, хувцлаж ирсэн эзнээсээ яагаад урах болсныг нь хараан зөхөж асуулаа. Үнэн дээр тэр зарц хар шидтэнтэй нууцаар уулзсан байжээ. Хар шидтэн түүнээс чиний үнэнч байх ёстой зүйл чинь яг юу юм бэ? Үйлчлдэг гэр бүл чинь улам ялзарч байгааг зүгээр хараад суух уу гэж асуусан аж. Тэр үгэнд хариу олдоогүй тул хар шидтэн түүнд сонголт өгсөн байна. Авилгыг үргэлжлүүлэн үйлчлэх үү? Эсвэл зөв зүйлийг хийх үү? Одоо тэр зарц эзнийхээ өмнө зогсоод жин шидтэн язгууртан байх эрхгүй хүн болсон. Тиймээс зайлшгүй зайлуулагдах ёстой гэж тунхаглав.
Өөрийн туйл болсон жин олон шидийн тойрог гарган өрөөнд байгаа бүх хүнийг ална гэж сүртөглөв. Гэвч Кусанаги тэр даруй тойргуудыг нь бут цохиж хананд том нүх гаргаад авилгач язгууртанд зүгтах гарц байхгүйг ойлгууллаа. Жин өөрийн босгосон бүх зүйл нуран унаж байгаад харамсан гасалсан ч Кусанаги хүйтнээр энэ бүхнийг өөрөө л өөр дээрээ дуудсан шүү гэж сануулв. Сүүлчийн цөхрөнгөө барсан оролдлогоороо жин ийм үеийн төлөө гадаадад нууц бааз бэлдсэн. Тийшээ зүгтаж чадвал хинч түүнийг барьж чадахгүй гэж баатам хэллээ. Гэвч зүгтахаасаа өмнө өөрийг нь барих гэж буй бүгдийг ална гэж сүрдүүлв. Жин түүний хүү болон гар хүлүүд нь цагдаа нар руу бөөн шид цацаж эхэлсэн ч Кусанаги саад босхон бүх албан хаагчдыг хамгаалаад энэ асуудлыг тусгай шидийн анги өөрсдөө шийднэ. Та нар ухар гэж тушаав. Дараа нь дахин нэг цохилт өгч хананд хоёр дахь нүх гаргалаа. Энэ удаад гаднаас хөвж байсан мэдээний нисдэг тэрэг яг тэр агшныг шууд дамжуулж байв. Сурвалжлагчид Фукагийнхан баривчлах ажиллагаанд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж байна. Энэ нь шидтэн язгууртнууд нийгэмд яг ямар үүрэгтэй вэ гэсэн ноцтой асуулт босгож байна гэж олон нийтэд мэдгдлээ. Одоо олон нийт нүдэрээ харж байхад сурвалжлагч иргэд шидтэн язгууртнууд өөрсдийгөө хамгаална гэж итгэж чадах уу гэж асуусан ч азар Японд тусгай шидийн анги болон тэдний удирдагч Кусанаги шударга ёсны төлөө байлцсаар байна гэж нин даруй нэмж хэлв. Хашийн гадаа Фукагийнхан болон тусгай шидийн анги тулалдаанд бэлдлээ. Кусанаги жинтэй тулгарх бол шоу болон түүний гар хүлүүд бусад гишүүдтэй тулалдана. Тулаан эхлэхийн өмнө шоу тусгай шидийн ангийг дооглон ийм цөөн хүнтэй байж биднийг дийлнэ гэж үнэхээр бодож байна уу гэж асуулаа. Юка түүний хийснийг үл тоон тэдний бусад багууд энэ хооронд өөр газрууд дахь гамшгуудыг аль хэдийн зохицуулж байгаа гэж хариулв. Ууралсан шоу энэ удаа огт барихгүй бүгдийг нь ална гэж занал хэлв. Үүний хариуд Юка түүнийг шидтэн язгууртнуудын шившиг гэж дуудан ард түмэнд үйлдсэн гим нүглийг нь тэд хизээж уучлахгүй гэж мэдгдлээ. Тулаан эхэлмэгц Жин Кусанагийг өдөөн шидтэн язгууртныг үнэхээр дийлж чадна гэж бодож байна уу гэж асуулаа. Кусанаги харин чам шиг сул дорой хүмүүсээс ялагдах шалтгаан байхгүй гэж хариулв. Үүнийг сонссон Жин уурлан мэдээний нисдэг тэрэг рүү хүчтэй плазмын туяа харваж хэвлэл мэдээллийг таглуулахыг оролдов. Кусанаги тэр довтолгоог саадаар хаагаад ийм доод түвшинд хүртлээ унсан байж болохгүй гэж Жин зандарлаа. Жин харин ашигла олдож байвал хэр доош унах нь хамаагүй гэж Хэвнийг хариулв. Энэ үг Кусанагийг бүрч илүү жигшүүлв. Нөгөө талд Юка, Рука, Соната болон тэдний хамтрагч аажмаар Фукагийн гар хүлүүдийг дарж эхлэв. Хүмүүс нь сөхөрч байгааг харсан шоу сандарч шидтэн язгууртнууд энгийн хүмүүсээс ялагдаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж орилоод бүгд хамгийн хүчтэй шидээ ашиглаж тусгай шидийн ангийнхныг ямар ч үнээр хамаагүй дуусга гэж тушаалаа. Дайснууд хамгийн хүчтэй шидээ бэлдэж эхлэх үед Мизуха эгчдүү хоёр хүчээ нэгтгэн 6 дугаар түвшний авраг усан шид Бурстрим ашиглав. Асар хүчтэй тэр шид шоу болон түүний гар хүлүүдийг нэг цохилтоор дарж ямар ч эсэргүүцэлгүй болголоо. Ялагдсан шоу өвдөг сөхрөн унаад амьд гарахын тулд болсон бүхнийг төр зуурын алдаа байсан. Одооноос өөрчлөгдөн химэн уйлагнан өршөөл говь. Гэвч Юка түүний худалж үжихийг нэвт харж гаднаа л уучилж байгаа дүр үзүүлв. Юка, Рука хоёр эргэж хараад алхахад шоу жинхэнэ төрхөө ил гарган тэднийг тэнгүүд гэж хараан нууцаар довтоллоо. Гэвч эгчдүү хоёр түүний урвалтыг урьдчилан таамагласан тул шууд сөрж газар тарж унгав. Дараа нь өөрчлөгдөх ямар ч санаагүй хүнийг үнэхээр уучлана гэж бодсон юм уу гэж хүйтнээр асуулаа. Сүүлчийн орголтын оролдлого нь бүтлгүүцсэн шоу нулимс асгаруулan нурж унав. Энэ хооронд баг нь Фукагийн бусад хүмүүсийг дарсныг мэдэрсэн Кусанаги дахин Жин рүү анхаарлаа хандуулад түүнийг их бахархал болсон хүү эцэст нь ялагдсныг мэдэгдэв. Өөрийн байгуулсан эзэнт улс нүдэн дээр нь нуурж байгааг ойлгосон Жин энэ удаа Кусанагитай хийх тулаандаа жинхнээсээ хандахаар болов. Хэсэг ширүүн ширтэлцсний дараа Жин эхэлж хөдөлж нэгдүгээр төвшний агаарын салхины шидээр Кусанаги руу дайрлаа. Кусанаги үүнийг юу ч биш мэт төвөггүй зайлсхийв. Уралсан Жин гиндүүлэхийн тулд хоёрдугаар төвшний салхин жад шидийг араас нь залгуулсан ч Кусанаги дахин ямар ч хүндрэлгүй болтлаа. Жин бууж өгөлгүй 3 дугаар төвшний салхин огтлогч хэрэглэв. Гэтэл Кусанаги бас л амархан зайлчхав.
Энэ үеэр тулалдааныг шууд дамжуулж байсан нислэг тэрэгний сурвалжлагч Женни үзүүлж буй эд шидийн хүчийг гайхан бэлэрч байсан ч нөгөө талаар Кусанагид санаа зовж эхлэв. Ийм тасралтгүй довтлохоог тэр тисэж чадах болов уу гэж үзэгчдээс хүртэл асууж байлаа. Тулааныг төгсгөхөөр шийдсэн Жин Манага улам нэмэгдүүлж дөрөвдүгээр төвшний темпест салхин шидийг гарган эргэн тойрныхоо бүхнийг сорох хар нүхмэд шуурга үүсгэв. Кусанаги дахиад л бултмагц жин шидээ улам өсгөж 5 дугаар төвшний их хар салхи болгон хувиргав. Энэ нь замдаа таарсан бүхнийг үндсээр нь тасчин хаях чадaltaй байлаа. Үүнийг хараад Кусанагигийн багийнхан довтлогооны аюулыг маш сайн мэдэж байсан тул тулааныг одоохондоо зогсоож дараа дахин чинг барьж болно гэж гуйв. Гэвч Кусанаги тэдний яриаг тоолгүй дөрвөн давхар дээд шидийн саад босгон салхин шуургыг өөрт нь хүрэхээс өмнө бүрэн тараачихв. Ийм суурил дагуулж чадах шидийг удирдагч нь ингээд л хаачихсанд Рука үнэхээр итгэж чадахгүй балмагдан зогсоход Кусанагийн энэ эрс зоригт нэгэнт дассан Рүжи бишрэн харж байлаа. Шууд дамжуулгыг үзэж байсан хүмүүс ч мөн балмагдсан байв. Жин 5 дугаар төвчний шидийг ийм амархан гаргаж байгааг хараад шидтэн язгууртнуудын хүчийг сая л үннээр нь ойлгосон ч жинхэнэ цочрол нь Кусанагийн үүнийг өчүүхэн ч хүчгүй мэд хаачихсанд байсан юм. Тулаан үргэлжлэх зуур сурвалжлагч үзэгчдийг тайлбараараа тасралтгүй татаж байв. Нэг богинохон завсарлагааны үеэр Жин Кусанаги довтлогооны шид огт ашиглахгүй байгаад сэжиг авч нэмэлт хүч эрхийг хүлээн цаг хожиж байгаа юм биш үз гэж бодов. Үүнийг шалгахын тулд Жин түүнийг өдөөн яагаад хүчээ барьж байгааг асуулаа. Кусанаги үл ялэг инээмсэглээд тулааныг хитрхи хурдан дуусгахыг хүсэхгүй жаахан удаан зугаацмаар байна гэж хариулав. Кусанагийн энэ өөртөө ихтэй байдлаас өдөөгдсөн жин эцэст нь жинхэнэ хүчээ харуулахар шийдэв. Тэр одоо өөрийн маань 200 мянгад хүрсэн гэж бардам хэлээд ийм ялгааг харчхаад шээсэндээ хутгах вэ гэж шооллоо. Үүнийг сонсоод тусгай шидийн ангийнхан инээд алдлаа. Японд 100 мянган мантай шидтэн ч бараг байдаггүй тул жин худлаа ярьж байна гэж тэд боджээ. Гэвч Рука Юка хоёр санаа зовж оролцох тухай бодоход Кусанаги тэдэн рүү хурц харцаар харан хөндлөнгөөс оролцохгүй байхыг тохиоллоо. Хоёр эгч дүү болон бусд нь тэр дороо ойлгон хөдөлгөөнөө барив. Тэдний тэнэгэлзлийг анзаарсан Жин Ёжтай инээж хэрэв нэг алхамч ойрцсон бол бүгдийг нь ямар ч эргэлзээгүйгээр алчих байсан гэж анхааруулв. Үүний дараа тэр таван хүчрэхэг шидийн тойрог дуудаж дарж байсан асар их хүчээ эцэст нь суллав. Түүний бүх бие хит хүчтэй энергиэр гэрэлтэн тулааны талбарыг дөргиосон цочрлын долгионууд үүсч байлаа. Үүнийг харсан багийнхан Жин хэтрүүлж байна гэж айсан ч Кусанаги огтхонч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Жин эд шидийнх нь цар хүрээг ойлгож чадж байна уу гэж асуусан ч Кусанаги юу ч хэлсэнгүй. Харин Жин юуг ч замдаа бут цохихоор бүтээгдсэн Нё шидэ бэлтхийг дуугүй ажиглаж байв. Толгой дээр өндөрт ногоон өнгийн хаалга мэт орон зай бий болж улам бүр хүчтэй цохилж эхлэв. Тулаан ихснээс хойш анх удаа Кусанаги жинхнээсээ инээмсэглэн энэ танихгүй шидийг сонирхов. Хаалга үүсгэснийхээ дараа Жин боломжийг ашиглан эцсийн чадвараа тайлбарлаж эхлэв. Үүнийг атмосферын шид гэж нэрлээд хүнийг агшин зур няц дарж чадна гэж гайхуулав. Кусанаги сонирхсан мэт царай гарган дайралдаа гэж үдэв. Ийм доромжлолд шатсан жин шидээ улам өргөжүүлэн 6 дугаар төвшний атмосферын шид агаарын даралт ашиглав. Агаарыг өөрийг нь гажуудуулсан тэр авраг даралтнаас булдах ямар ч аргагүй байлаа. Кусанаги ч хөдөлсөнгүй. Зогссон хിവэрэ байхад шидийн хаалга түүнийг бүхэлд нь залгих мэт болов. Жин чангаар инээж Кусанаги аль хэдийн бяц дарагдсан гэдэгт итгэлтэй байлаа. Тэрч бүхэл тусгай шидийн ангийнхан хүртэл удирдагчаа үнэхээр алга болчихлоо гэж хэсэгхэн зуур бодов. Өмнө хэлсэнчлэн манай данс руу 4500-аас дээш төгрөгийн ханд бэлгээсэн хүмүүсийнхээ нэрийг уншиж байна. Лам сүрэнгийн Баяр Дулам, Воолож Лавг, Эрдэнэ Туяа, Сосор Барам, Даваа сүрэн Хатанбаатар, Инх сайхан Бат Очир, Мегмар сүрэн Ананд Очир. Та бүхэндээ маш их баярлалаа.